Өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн сэдэв бол дэлхийн хамгийн ядуу 10 орн. Доллар нь Мадагаскарын мөнгөнд тэмдэгтээ 6354-тэй тэнцдэг. Мадагаскар нь байгалийн нөөц баялаг ихтэй дэлхийн 5 дахь том арал юм. Нийт 30.3 сая хүн амтай бөгөөд тэд 2024 онд дэлхийн хамгийн ядуу орнуудын тоонд багтсан нь маш сонирхолтой юм. Иргэдийн дийлэнх нь ядуу амьдардаг. Орчин суугчдын 75% нь өдөрт $1.9-оос бага орлого олдог байна. Дэлхийн банкны мэдээлснээр 25 сая гаруй хүн олон улсын түвшинд ядуу гэсэн жагсаалтанд байдаг. Ядуурл нь томчуудаас илүү хүүхдүүдэд олон талаараа сөрөг нөлөө үзүүлдэг ба ЮНИСЕФ-ийн мэдээлснээр 5 хүртэлх насны хүүхдүүдийн 50% нь архаг хоол тэжээлийн дутагдaltaй байна. Энэ их ядуурлаас болж хүүхдүүд сургуульд явахын оронд хүнд хүчээр хөдөлмөр эрхэлдэг. Энэ арлыг ядуу болгож байгаа хамгийн гол зүйл нь газар зүйн байршлаас нь болдог гэж үзсэн байна. Учир нь далайн түвшин нэмэгдсээр байгаа ба үүнийгээ дагаад далайн шуурга, цунами гэх зэрэг байгалийн гамшиг маш ихтэй байдаг. Тэдний гол ажил бол загас агнуур, газар тариалан боловч байгалийн гамшигаас болж хүнсний аюулгүй байдал муудаж, ган гачиг гэх мэт асуудал маш их байдаг байна. Хөдөө орон нутагт амьдарч байгаа хүмүүсийн 80% нь амьдралаа авч явах чадваргүй байдалтай байна. Яагаад гэвэл ширэнгөө ойн 10% л үлдсэн бөгөөд хүмүүс моднуудыг тайрч, огтолж, шатааж, тариалангийн арга техниктэй их хэмжээгээр хэрэглэх нь ой мод устгад хүрсэн байна. Мөн энд хангалттай дид бүтц байхгүй. Машин замын нөхцөл байдал маш их таарав. Нийт замын дөнгөж 11% л хатуу хувцастай. Мадагаскарын орсон суугчдын ердөө 50% л унтны усаа хангаж чадтал ариун цэврийн байгууламж унтны ус ч гэсэн маш их асуудалтай байдаг. Тэгэхээр Мадагаскар нь анхдагч хэрэгцээгээ бүтэн хангаж чадахгүй маш асуудалтай байгаа юм. 9. Чад. Үерээс болсон ган гачиг үргэлжилж, дараа нь гэнэт аадар бороо болж, эрс өөрчлөгдөж байдаг тогтворгүй цаг уурын нөхцөл нь Чад улсыг 2024 оны дэлхийн хамгийн ядуу орнуудын тоонд оруулсан гол шалтгаануудын нэг юм. Төн жилийн турш тус улсад ган гачиг болж, дараа жил нь маш ихээр аадар бороо орж үерт автсан байна. Дэлхийд өсөглөнгийн индексээр 78-аас 73 жагсдаг. Чад улсын эрүүл мэндийн салбар маш уналттай байгаа ба хэдхэн жилийн өмнөх судалгаагаар 10,000 хүн тутамд 345 эмч ажилладаг гэсэн тоо байсан бол энэ тоо нь одоо 0.4 болж буурсан байна. Боловсролын системийн доголдолын улмаар боловсрол олгож чадахгүй байгаа юм. Насан туршидын 33% орчим хувь л бичиж чаддаг. Суур боловсрол дутмаг байгаа нь хүний нөөцийн хомсдол, дид бүтцийн хангалтгүйгээс үүдтэй. Энэ улс ядуу байгаагийн 3 дахь шалтгаан нь өнөөгийн газрын тосны хямрал юм. Тус улс нь 2003 оноос хойш газрын тосноос ихээхэн хамааралтай байсан боловч 2014 онд Чад улсын эдийн засаг хямралд өртөж, төрийн үйлчилгээний олон төсөл хэрэгсэхгүй болсноор ядуурл улам нэмэгдсэн байна. 8. Либер улс. Либер нь алт, алмаз, мод, төмрийн хөдөр зэрэг байгалийн баялаг ихтэй ч дэлхийн хамгийн ядуу орнуудын нэг гэдгийг үгүйсэх аргагүй юм. Энд ядуурлын гол шалтгаан төрийн зөрчил, авилгалаас болдог. Энтхийн иргэд 14 жилийн турш иргэний дайнтай нүүртүүлж байна. Дайн эхэлснээс хойш иргэд буцаж амьдралтаа орж энгийнээр амьдрахад асуудалтай байгаа юм. Дайн нь 200,000 гаруй хүний амийг авч удсан ба үр дагавар нь ядуурл, хүчирхийлэл үлдсэн байна. Хүүхдүүдийг хүчээр цэрэг татаж байлдуулдаг ба энтхийн хүмүүсийн 64% орчим хувь нь амьдрагааны түвшнөөс доогуур байна. Авилгалын улмаас улс орон байгалийн баялгаа иргэдийнхээ эрх ашигын төлөө ашиглаж чадаагүй. Нийгэм болон бусад олон салбарт тархсан хамгийн том асуудал бол засаг захиргааны авилга юм. Transparency International-ээс харахад төрийн албан хаагчдын цалин бага, сургалт хангалтгүй байгаа нь авилгалыг өдөөдөг байна. Нийгэмд хамгийн чухал зүйлс болох хүний болон машин зам, тариаланчдын тал дээр маш асуудалтай байгаа юм. 7. Буркина Фасо. Буркина Фасо бол Африкийн Сахарын цөлөөс урагш оршдог улс юм. Тус улсын ядуу хүмүүсийн 90 орчим хувь нь хөдөө орон нутагтаа амьдардаг. Хэдийгээр улс орон өмнөхөөсөө дээрдэж хөгжиж байгаа ч иргэдийн 40.1% нь амжиргааны түвшнээс доогуур байгаа ба хотынх нь ядуурл арай бага байдаг байна. Хөдөө орон нутгийн хүмүүс зөвхөн газар тариалангаас хамааралтай байдаг тул хур тундас маш тогтворгүй байдаг. Хөдөө аж ахуйн систем нь орчин үеийн тоног төхөөрөмж, хадгалах, агуулгах гэх зүйлнээс ахуулаад маш дутмаг байгаа нь хүнсний аюулгүй байдалд нөлөөлж хүүхдүүд хоол тэжээлийн дутагдлалд ороод байгаа юм. Тус улсын улс төрийн тогтолцооны тогтворгүй байдал нь эдийн засагт ихээхэн нөлөө үзүүлж 2024 онд тус улсыг дэлхийн хамгийн ядуу 10 орны жагсаалтад ороход хүргэсэн байна. Цаг хугацаа өнгөрөх тусам улс төрийн нөхцөл байдал тогтвортой болж газар тариалан эрхлэхэд орчин үеийн тоног төхөөрөмж нэвтрүүлж чадвал ядуурл буурна гэж үзэж байна. 6. Нигер. Сахарын цөлд оршдог Африкийн улс бөгөөд 2020 онд дэлхийн хамгийн ядуу оронд тооцогдож байсан. Нигерийн 45 гаруй хувь нь олон улсын ядуурлын түвшингээс доогуур байдаг. Энэ улс нь ядуу байгаагийн эхний шалтгаан нэгт нэг эмэгтэй хүнд ноогдох төрөл 7.4 байна.
Хүн амын асар их өсөлт нь эднийг хамгийн том асуудал болоод байгаа юм. Энд гэр бүл төлөвлөлтөнд нухацтай ханддаггүй бөгөөд мэдлэг боловсрол дутуу, бичиг үсэг тайлагдаагүйгээс хамааралтай юм. Ган гачих нь тус улсын хөдөө аж ахуйн системд мөн нөлөөлж хүнсний хомсдлыг үүсгэдэг. Энэ улсад хамгийн сүүлд 2010 онд том ган гачиг тохиолсон бөгөөд энэ нь одоо ч тэдэнд нөлөөлсөн хэвээр байгаа юм. Нэгээр нь бас хамгийн халуун орнуудын тоонд ордог тул ногоо мод зэрэг энгийн орнуудаас хамаагүй бага байдаг байна. Тогтворгүй байдлаас болж олон зуун нэгэрчүүд эх орноосоо дөрвж цагаачлахыг хичээж байгаа юм. 5. Сомали. Энэ улсын хувьд яг бусдаагаа адил уур амьсгалын өөрчлөлт нь нэрвэгдэж байгаа бөгөөд тэдэнд үүний эсрэг тэмцэх хангалттай арга хэрэгсэл байдаггүй байна. Мөн энэ улс нь газар тариалан болон мал аж ахуйгаас ихээхэн хамааралтай. Тус улсад хоёр улирлын турш хурд тунадас багтаа байсан удаатай. Хүн амын талаас илүү хувь нь хүмүүнлэгийн тусламж авах шаардлагатай ба өсвөлөнгөөр зовж байна. 2 хоногийн дотор л ихэд тус улсын нэгэн тосгонд 110 хүн нас барсан тохиолдол бүртгэгдсэн. Хөдөө орон нутгаар ган гачих хамгийн их нэрвэгдээд байдаг тул тусламж авахын тулд олон хүмүүс Могадишу хотод хооллох төвүүд рүү байнга очдог байна. Тус төв рүү явах замд өсөглөнгийн улмаас хүүхдүүд зам дээр нас барсан байдалтай ч харагддаг. Үүнээс гадна нийслэл хотод хүртэл хоол хүнс хүрэлцэхгүй байгаагаас болж хүнсний үн өсөж, цалин хөлсний хэд хязгаарлагдан байдал ажилгүйдэл нь ядуурлын гол шалтгаан болж байна. Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд тус улсад гадаадын тусламж авах хэрэгтэй байгаа юм. 4. Өмнөд Судан. Өмнөх улс орнуудын ихэнх нь далайн шуурга хар салхи гэх мэт асуудалтай байсан бол энэ удаагийнх эсэргээрээ буюу далаад гарцгүйгээсээ болж ядууралтай байна гэж үздэг. Гадаадын хөрөнгө оруулагчид ба хүмүүнлэгийн мэрэгчлэтнүүд энэ улсад нэвтрэх амаргүй байдаг байна. Ялангуяа борооны улиралд зам муутай байдал нь ихэнх газрууд руу очиход маш том асуудал болдог. Ядуурлын өөр нэг шалтгаан нь өргөн хүрээтэй авилгатай бас холбоотой. Нийтэд зориулагдах ёстой улсын баялагийг хяндаг хүмүүс нь үүнийг зөвхөн хувийн ашиг сонирхолтой зориулж ард түмнээ хөсөр хайсан байна. Сүүлийн 7 жилийн хугацаанд нийт хүн амын 66% нь нэгэн ядууралд нэрвэгдээд байна. Өөр нэг асуудал бол эрүүл мэндийн үйлчилгээ маш муу бөгөөд дархлаажуулалтыг огт тоодоггүй учраас мянган төрөлт тутамд 105 нь яраа энддэг. Ихэнх хүүхдүүд дархлаажуулалт буюу вакцинд хамрагддаггүй. Мөн бичиг үсэг тайлагдаагүй. Хүүсийн ялгаа ихтэй байдаг. Эрэгтэйчүүдийн 40% нь л бичиг үсэг тайлагдсан бол эмэгтэйчүүдийнх ердөө 16% нь байна. Тэдний 38% нь унтны усны бүтээмжийн асуудалтай. Иргэд унтны устай болохын тулд 30-40 минут явган явах шаардлагатай болдог. Өмнөд Суданы хүн амын 80% нь бие засах газаргүй байдаг тул ариун цэврийн маш том асуудалтай буюу үүнийгээ дагаад хөрсөн бохирдож маш олон төрлийн өвчлөл үүсдэг байна. 3. Бүгд найрамдах ардчилсан Конго улс. Конго улс нь Африкт оршдог бөгөөд тариалангийн талбай, усан цахилгаан станц, зис зэрэг байгалийн асар их нөөц баялагтай. Гэхдээ энэ их баялгаа нийтдээ зориулаагүй учраас энэ жагсаалтанд орсон байна. Нийт 110 сая гаруй хүн амтайч 73% нь өдөрт $1.9 бага цалин авдаг. Тэгэхээр 6 он тутмын нэг нь туйлын ядуу гэсэн үг. Тус улсын улс төрийн тогтворгүй байдал, дайны түүх нь иргэдэд ихээхэн нөлөөлсөн ба 2003 онд дайн дууссаны дараа ч олон хүн дөрвсөн хэвээр байсан. Энэ Конго улсын удирдлага нарт туршлага муу, боловсралгүйгээс гадна мэдээч зэрэг хахуул маш ихээр авдаг. Тийм учраас иргэдэн өвчлөл хоол тэжээлийн дутагдлаар аимшигтай байдалд байна. 2. Төв Африкийн бүгд найрамдах улс. Энэ улс нь газрын тос, уран, алмаз, алт зэрэг байгалийн баялаг ихтэй ч хүн амын 71% нь олон улсын ядуурлын төвшнгөөс хэд доогуур байдаг. Африк бол мэдээч зэрэг дэлхийн хамгийн ядуу орнуудын нэг бөгөөд хүн амын 40 гаруй хувь нь архаг хоол тэжээлийн дутагдaltaй. Мөн энэ улсад мөргөлдөөн, хүчирхийллийн улмаас 600 мянга гаруй хүн эх орносоо дөрвж байна. Үргэлж дотроо зөрчилдөж, улс төрийн үзэл баримтлалын маргаан, олон үндэстний ялснууд хоорондын хагарал, шашны өрсөлдөөн гэхэд маш их асуудалтай байна. Энд бас эрүүл мэндийн асуудал маш их анхаарал татаж байгаа бөгөөд 100 мянган төрөлт тутамд 882 хүн төрхийн хүндрэлээс болж нас орж байна. Ойролцоогоор 18 жилийн өмнө 100 мянга орчим хүнд дохын халдвартай гэж байсан ч өнөөдрийн хүртэл энэ үзүүлэлт нь огт буураагүй байгаа. Энэ улсад нас баралтын тэргүүлэх гол шалтгаан болж байгаа өвчнүүдэд хумхаа, амьсгалын замын халдвар төвчин, суулгалт, арьс сонгоны өвчин зэрэг байгаа бол дундаж наслалт ердөө 5335 буюу маш бага байна. Ихэнх хүүхдүүд боловсрал эзэмшиж чаддаггүй. Бичиг үсэг тайлгдсан хүмүүс нийт хүн амд 37.4% эзэлдэг байна. 1. Бурунди улс. Тус улсын ядуурлын түвшин ойролцоогоор 64.9% тай байна. Нэгдүгээр шалтгаан бол улс төрийн туйлын тогтворгүй байдал. Тус улс олон удаа иргэний дайнд оролцож байсан. Наад зах нь 5 иргэний дан өрнөж олон хүний амийг авч удсан тул хэдэн саяараа дөрвөн зугатааж байна. Ингэснээр иргэд улс орны эдийн засгийн гол тулгуур болсон газар тариалан эрхэх боломжгүй болсон байна.
Хоёрдугаар шалтгаан бол төрийн хөрөнгө зарцуулалт санхүүгийн менежмент маш үр дүн муутай байна. Жишээлбэл засгийн газрын цахилгаан эрчим хүчийг хөнгөлөлтөө үнээр олгохоос гадна түвшний татаас өгдөг нь улс төрийн өсөлтөд саад болдог. Гурав дахь гол шалтгаан бол тус улсын хүн ам хурцтай өсөж байгаа ба газар нутаг багатай. Иргэний дайны гол шалтгаан газартай холбоотой байдаг бөгөөд энэ нь тэдний амжиргааг хангах газар багатай гэсэн үг юм. Сүүлийн шалтгаан нь энтхийн ард түмэнд үе үе ган гачиг, мөндөр, үерус, аадар бороо зэрэг байгалийн гамшиг тохиолдож байдаг. Энэ нүүлгэн шилжүүлэлт хүнсний хомсдолд хүргэж байна. За ингээд эдгээр орнуудыг харахаар айгүй ойрхон сонсогдчихоз. Монголд бол бас харьцангуй байгалийн гамшиг гэдэг харам нэх болдоггүй шүү дээ. Яг өвлийн үед бол мэдээч хэрэг маш их утаатай, өвчлөл ихтэй, үнийгээ дагаад хор тавдар гэх мэт асуудлууд авчирсаар байгаа. Гэхдээ энэ утаа бол байгалийн гамшиг биш гэдгийг бол бид нар бүгд мэдж байгаа. Энэ бол бидний өөрсдийн хийж байгаа хиймэл зүйл. За тэгээд надад бол энэ орнуудад бол Монголтой бүр аюул ойрхон сонсогдлоо. Бүгд л дандаа ийм нэг авилгал гэсэн асуудалтай. Тэгээд утгагүй энэ жагсаалтанд орохгүй байх гэж нэр үнэхээр хүсэж байна. За тэгээд энэ хүртэл үзсэн та бүхэндээ баярлалаа. Дараагийн бичлэгээрээ эргээд уулзъя.